Бүгдээрээ сайн уу? За өнөөдөр та бүхэндээ 2012 онд гарч байсан Роми халуун усны газар гэх нэртэй Японы уран зөгнөлт инээдмийн киног ярьж өгөх болно. Лайк, саба дараад кинонд орцгоё. Эртний Роми эзэнт гүрний цаг үе. Манай гол төрлөөшөөс шин санаа гаргаж чадахгүй заграгчтай загнуулж байгаагаар кино эхэлдэг. Тэр өөрт нь хугацаа өгөхийг хүсгээд тэд шинэ архитектортой олсон тул одоо түүний тусламж хэрэггүй болжээ. Лушисын хувьд Роми халуун усны газрын архитектор бөгөөд заграгч нь түүний санаанд ямар ч шинэлэг зүйл байхгүй хуучин загвартай гэж үзнээс олж тэр ажилда стресстэх болсон байна. Амарч стрессээ тайлах гээд найзтай халуун усны газар ороход залуус хоорондоо ноцтолтон тайван суух боломж өгдөггүй. Тэднээс салхаад ус руу шумбаж яаж шин санаа олох вэ хэмээн бодож байтал усны эрүүлэг анхаарлын татаж гайхад очтол гинт доош сорогдсон түүнийг огт танихгүй газарт авчирчээ. Эрен тойрны ажиглан орчин үеийн Японы халуун усны газарт ирсэн байдаг. Хавтгай царайтай хүмүүс яад энд байж байдаг үлээ? Болоод юм байхдаа хэмээн гайхаж гоожор ус утах төмпөн ус атаагч массажны төхөөрөмжгээд хөгжлөн бүр тацарсан тэднээс хэд дахин илүү байлаа. Зураг туц толиг харсан тэрээр яаж ийм зүйл хийдэг байна гэж шоконд орон эдгэр санааг эртхэн бодож олоогүй дээ би түүхэн атаархдаг. Гэнэт бардам зан хөдөлж болоод үнийг бүтээх боломжгүй нэг нууц байна гэд эмэгтэйчдийн өрөөрөө явж ортол толоонд номор цохиулж ухаан алдна. Энэ үед манга зураач эмэгтэй царай төрхийн зурх бөгөөд мамигийн хувьд мөрөөдлөө биелүүлэхээр явж буй залуу уран бүтээлч юм. Удлаг ухаан орж сүрнээс нуугаад гайхалтай амттай байна гэж ахиж шоконд ордог. Ингээд ухаалтаад нүдэ нээтэл эртний Ромдо эргэж иржээ. Зүүж юм болов гэд босох гэхэд уусан шилэн хажууд нь байж байдаг. Инхүү 2 сарын дараа Лушисын санаажилсан бүтээлүүд маш амжилттай хэрэгжиж эхэлжээ. Халуун усны газартаа ус атаагч, зураг тууц, нутгийнхаа уулын зургийг байрлуулж, гоожор ус утгах төмпөн толинууд хийж, шилтэй жимстэй сүү зарж нэр хүнд нь асар хурдтай өсөж байлаа. Гэтэл нэгэн өдөр том захирагч гэртээ халуун устай болохыг хүсэх бөгөөд Лушис бие үргчийн авахар доош шумбтал тэр нөхрөө сорогдож байнтай усан цэрнэ. Байн шүршүр шингэл савг хараад ийм зүйл байх боломжтой гэж юу? Бидний соёлоос хэд хол тасарсан байна гэд гайхаж суутал. Түүний ирсэн энэ айл зөнжгүй нэг өвгний гэр байж таардаг. Өвгөн түүнийг үйлчлэгч жандууран биеийг угааж өгөхийг хүсгээд Лушис яаж ийм сайн үрээд байна гэд нурууг нь хэд үжтэй үрчин. Дараа нь өвгөн нүдрүүн саваа орохоос хамгаалсан зүйлийг өмсгөөд тэрэ болоодын халагч нь гэж ойлгон. Удлгүй өнөх манга зураач эмэгтэй зураг дуусахаар дэвтрээ авчран түүнийг дотож ортол Лушис орморгүй алгуулжээ. Тэдний ярьж байгаагаар Мими хажуу өрөөг нь түрээсэлд юм байна. Ингээд 1 сарын дараа Лушис заграгчид халуун усыг хийж өгчээ. Түүний хийсэн бүтээлүүд бүгд амжилттай болж байсан ч тэр бусдын санааг хулгайсандаа гимшдэг. Тэр оройн эхнэр нь өөртөө цаг гаргахгүй байгаад уурлан тэдний хэрэлдэх үед эзэн хаан дуудуулж заграгчтай адил хувийн халуун устай болохыг хүсэж байгаа юм байна. Хаан түнд итгэл хүлээлгэн үнээс илүү бүтээлж өмнө харж байгаагүй шинэлэг загвартайг барьж өгөхийг хүсэж энэ бүтээл Роми эзэнт гүрэнд инх тайван авчрах нөлөөтэйг тайлбарладаг. Лушис нэр хүндтэй энэ үргийг биелүүлэхээ амлаж энэ ажлыг надад даатга гэв. Гэвч тэр оройн түнд ямар ч шин санаа орж ирдэггүй. Хэсэг эргэлзээд өнөө хэдээсээ санаа авахар халуун ус руу гүйх үедээ сувг руу унж байн угаалт тур зэрэг зүйлсийг зардаг худалдааны төвд ирсэн байдаг. Энэ үед тэр газарт нь мами ажиллаж тааран нойрмоглох үедээ санамсруугаар байны усыг гойжуулж орхижээ. Лушис менежерийн түлхэж унагаагаад хувцас солих бөгөөд эмэгтэй энэ авийг танилцуулах юм байна гэд түнд зоос өгч тэр хувцас хадах хооронд зурагтай нойлын цаас босоо нойл байны өрөөнд байх дэлгэцийг гайхаж дотроо акурамтай юм байна гэд бодчихдог. Шин санаа олсон тэрээр хаанд таалагдана гэхэд гидсэн өвдөж нойлд суугасар аргагүй болно. Гэтэл нойлын таг өөрөө онгойж хажууд нь хэн нэгэн хөгжим тоглон түүнийг товчлуур дээр дартал доороос нь гид ус шүүждэг. Орилж осоод агж товчлуурыг даран зориултыг нойлоход дараа нь тэднийг олж түүнийг хаана байна гэд нойл руу явж ордогч хувцснаас нөр юуж байдаггүй. Үүнээс олж мами ажилласаа халагдах ба буцаад Ромын цаг үед Лушис эзэн хаанд гэрэлтдэг акурамтай болоодаар үлээлгсэн орилдог халуун усаар цэвэрлж угаадаг суултур гэд харсан зүйлсээ бүтээж өгчээ. Өмнө нь хэн ч юм гайхалтай бүтээл хийж байгаагүй тул хаан түүнийг магтааж
Роми ирээдүй чиний гарт байна гэд итгэл олгон тусгай зүйлдер шагнадаг. Лушиус баяраа хуваалцахаар гэртээ очтол найз нь эхнэртэй заварч байлаа. Энэд мами олон бүтлгүүдлийн дараа төрсөн гэртээ явж очдог. Тэрэ ажил олдох хүртэл аавынхаа халуун усны газарт хэсэг ажиллахаар болж залууг өгсөн зоосыг харуулхад аавынх нь найз эртний Ромын зоос байна хэмээн хэлснээр улам мамигийн сонирхлыг татаж Роми эзэнт гүрний түүхээс судалж эхэлнэ. Залууг жинхэнэ хүн байсныг мэдхээр түүхийн номнууд унших хооронд эртний Ромд Лушиус эхнэрээсээ салж сэтгэл санаагаар унсан байлаа. Үүнтэй зэрэгцэн эзэн хаан түүнийг дуудуулах ба хаан саяхан баг хүүгээ нийлэн мөрөнд алдаж өөрт нь маш хэцүү байгааг хэлэн матрийг хүүгийнх нь хойд дүргэж итгэж байгаа юм. Хэрвээ уг мат руу өгвөл хааны төгсөлж бас ирэх тул матар зориулсан амьдрах газар барих маш чухал ажилдаа алхахаар түүнийг дуудсан байж. Энэ хоёр Японд хэд залууг Роми цууд бүтээлж байсныг олж мэдхэд мами түүнтэй хэдэд удаа таарснаа хэлэн зүгээрч нэг тохиолдол биш харин хувь тавилан байх гэж бодож байв. Гэтэл нөгөө өдөр тэдний халуун усны газрын орлого эрс багасч ээж нь түүнд энэ газар хагас уур аргуулдаггүй гэхэд мами мөрөөдлөө түр хойш тавин ээжийнхэн санал болгосон уг залуутай уулзахаар болно. Энэ хооронд Лушиус хааны халуун усны бөглөг гаргахаар ус руу ордог. Гэтэл тэр нөхрөөс орогдон ухаан ороход энэ удаад матруудын торонд хоригджээ. Түүний гарцай хооронд мами тэнд байж таарна. Залуугаас болзооны санал авдагч өөрт нь таалагдахгүй байгаа нь илт байлаа. Тэд залууг анзаарч торноос гарах ба Лушиус тэдний хоолоор дамжуулан матруудыг устай болгож тэжиж байгааг бас гайхалтай амттай жимс тарьж уруулсныг олж мэддэг. Хэрвээ үүнийг авч очвол хаан хүч чадлаа эргүүлээ авах боломжтой гэд жимсийг яаж уруулах талаар бодож байтал мами түнд амттай өгч үнэхээр л Роми эзэнт гүрнээс ирснийг мэдхээр номсом харуулна. Лушиус байг оноход сарамгчин жимсийг авцууддаг. Тэрээ сарамгчны хөвг замда байгалийн халуун аршаа олж дотн орж суух үедээ өнөх жимсний хальс гол төвж байг анзаарна. Үүнийг авах гэхэд гинт ус ориглон түүний гэрт нь авидсан байв. Ингээд хэсэг хугацаа өнгөрч Лушиус матартан зориулж байсан барьж өгчээ. Хаан түүнийг магтаж гэр бүлийнхаа гишүүн шиг сайхан хандж байсан ч тэрэ бусдын санааг хулбарлж байгаадаа урам хуурна. Лушиус өөрийнх нь санаа бишгээд үннээ хэлэх гэтэл босогчд дайрч хаан дайны талбар руу яралтай явдаг. Дайн тулаантай тэрхүү жилүүдэд эзэн хааны бие жилэрэх болсон тул дараагийн өв залгамжлагч эзэн хаанаар өөрийн аж ахуйг сонхоор шийджээ. Түүний хамгийн түрүүнд хийх ажил нь шинээр халуун усны газар барих тул хаан Лушиуст аж ахуйд нь туслахыг хүссэн захиа явуулсан байна. Хэрвээ уг халуун усны газар баригдвал шинэ хаан ард иргэдийн итгэлийг олж цаашд улс орноо авч явахт нь хүртэл нөлөөлөх тул тэр энэ ажлаа маш хариуцлагатайгаар хийх болж байв. Гэхдээ Лушиус аж ахуйг нь хаан байх шалгуурт нийцэхгүй. Түүнээс болж эзэнт гүрэн нь нурж олзшгүй хэмээн бодож байгаа учраас өөрийн шийдвэрээр түүний дор ажиллахаас татгалздаг. Мэдээж хааны тушаалыг зөрчсөн түүнд цаазаар авах шийтгэл оногдох нь тодорхой юм. Энэ өмнөх архитектор нь чамаас олж ажилгүй болсон гэд түн рүү дайрахад Лушиус өөрийгөө хамгаалах үедээ түлхүүлж худаг руу унана. Удалгүй ухаан орохт нь өнөх хөгшчүүд гэртээ авчирчээ. Тэд халуун аршаан биеийн сайн гэд дагуулж орон алив үнээс идчих гэж өндөг идүүлж араас нь сахиа уулгахад хоолойг нь түлж бөөм болдог. Өөрт нь хор өгчлөө гэд тусламж гуйхад мами аршаанаас суулган зүгээр болгодогч тэр цогцсондоо эмэгтэйг дарж унан хамтдаа живнэ. Ингээд Лушиус ухаан орж эртний цаг үедээ буцаж ирсэн байна. Гэхдээ ганцаараа биш эмэгтэйг дагуулж ирсэн байх бөгөөд мами алмарч шоконд орон харж үй зүйлдээ итгэж чаддаггүй. Түүнийг цаалуулахаар олсныг сонсоод мами санаа зовсон байдалтай хааны хүслийг биелүүлэх хэрэгтэй гэж ятгахад тэр хэн нэгний санааг гуулж худлаа эснээс дээргээд хаантай уулзахаар явдаг. Энэ хоёр хөгшчүүд мамиг хаах үедээ аршаан луунж тэдний араас Ромд ирнэ. Буцаад Ромд Лушиус цаалуулахаас өөр ямар ч шийтгэлийг хүлээж авахд бэлэн байна хэмээн хэлэхэд эзэн хаан урлан түүний царайг ахиж харахыг хүсдэггүй. Тэр харих замдаа байгалийн халуун аршаантай таарч хөгшчүүдийн хэлснийг санаад аршаан шаргацсан зэрүүдэд эмчилгээ олно. Бид яаралтай энд байрах хэрэгтэй. Үүний ачаар Ромд ялт ирэх болно гэж гуйснаар хаан сүүлчийн удаа түнд боломж олгоно. Маргааш өглөө тэд халуун аршаан барих ажлаа эхлүүлнэ. Гэтэл энэ үед хөгшчүүд зэрүүдэд баригдээ ирж мами тэднийг эртний Ромд ирснийг хэлэн аавыгаа харсандаа баяртай байлаа. Ингээд тэд туршлагатай хүмүүсээр заалуулан аршааны ажлаа шинээр эхэлдэг.
Тэд мод зөөж олсоор зангидан сууц цосгож дараа нь чулуугаар байн хийх бөгөөд өдөр бүр шин сууц баригдан энэ газар нь шаргацсан цэргүүдийг имжилдэг нэг ёсны имчилгээний төв болжээ. Тулаанд орсон цэргүүд энд амарч халуун аршааны ачаар илааршиж тэд орчин үеийн имчилгээний аргыг нэвтрүүлэн хурдан идэвхтэн тусалж байгаа юм. Үүнээс гадна тэр хоёрын харилцаа сайжран цөөн хэдүүгээр ойлгож эхэлдэг. Ингээд нэг өдөр Ромын цэргүүд тулаанд ялна. Тэдний бүжиглэн баяраа тэмдэглэх хооронд тэр хоёр оригжинго ярилцаж суун. Лушуус ч бас түүнд хайр сэтгэлтэй болсон байдаг. Чамтай уулзсандаа үнэхээр баяртай байна гэд сэтгэлийн үгээ хэлэх үед Мами нүдэн дээр нь алга болж эхлэх бөгөөд Лушуус уйснаас болж гэртээ ирж байснаа ойлгон ахиж уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Бүх зам Ромд хөдөлтөө гэж тайвшруулна. Одлогон Мами ухаан орж тэд гэртээ эргэж иржээ. Хөгшчүүдийг баярлах үед тэр Лушуусыг бодсоор оддыг ширтэн сууна. Ингээд тэр өдрөөс хойш нэг сар өнгөрч Ромчууд ялтаа тэмдэглэхээр төв талбайда цуглжээ. Эзэн хааны бие дээрдсэн тул Антониныг зөвлөхөөрөө томилж мөн Лушуусийн гавьяаг үнэлэхээр ард иргэдийнхээ өмнө гарган хийсэн үйл хэргийг алдаршуулж түүнийг шагнадаг. Ром эзэнт гүрэн түүний тусламжгүйгээр тулаанд ялж чадахгүй байх байсан тул Лушуус энэ гавьяаг хүртэх хэрэгтэй гэж тэд үзжээ. Энэ хооронд Мами шинэ ажилд орж зурсан мангаа даргадаа үзүүлдэг. Киноны төгсөл хэсэгт түүнийг ажлаасаа тараад явж байтал Лушуус сөрөмнөөс гарч ирэн тэд дахиад уулзж байгаар кино маань өндөрлөж байна. Танд өнөөдрийн яаж өгсөн кино тайлбар маань таалагдсан бол лайк дарж, суугаад дэмжиж subscribe дараарай. Дараагийн сонирхолтой кино тайлбараараа удахгүй уулзцай. Түр баяртай.